Би багасаа өвөтэйгээ ер нь өссөн. Тэгээд өвөө маань яг л нэг аав шиг, ээж шиг хоёуланг нь орсон тийм л хүн байсан. Өвөтэйгээ ер нь хаашаа ч явсан дагаал явж идэг байсан. Жишээ нь морь уурхсан хажууд нь явал морин дээр нь сууж үзээл. Машин барихт нь үүр дээр нь суугаал машин барихыг үзээл. Ер нь өвөтэйгээ амар тотно байсан. Ер нь хаашаа ч явсан дагаал. Өвөө маань бас цэргийн юм байсан өөрөө. Намайг том болгоод цэргийн юм болгоно гэж боддог байсан. Тэгээ баа бахтаас надад тусгай салаа гэдэг кино үзүүлчихсэн манай өвөө. Тэгээд би яг тэрийг үзчихэл за цэргийн юм болно даа гэж багадаа амар боддог байсан. Тэгсэн чинь яг тусгай салаа хийгдсэн ингэж хүрээд ирсэн байлээ. Тэггүй энэ хөв тавилан гарч юм уу. Намайг хангарт гэдэг Баянсүрх дүүргийн энэ цэргийн ангид татагдж ирсэн. Энэ ангид татагдж ирснээс хойш номын клубд ороод номыг уншиж эхлээд ер нь номыг амар хайрлж эхэлдэг болсон. Яг дотроос нь айгүй их мэдлэг тэгээд олон төрлийн зүйлийг өөрөө сурдаг болохоор энэ номыг ингээд жишээ нь ингээд энэ минийгээр нь ингээд урьж муртсан номнуудыг ингээд хайрлахгүйгээр хандсан ч гэх юм уу. Тиймэрхүү юмнуудыг харахаар бас айгүй муухай санагддаг. Тэр хүмүүсийг номоо хайрлж уншаасаа гэж бодогддог. Дотор нь байгаа юмнуудыг хайрлж хүлээж авч байгаа шиг номтойгоо тэгжл гамтай хандаасаа гэж хүсдэг. Тэгжиж ер нь цаашдаа энэ номыг одоо ингээд 100 жилийн дараа хүмүүс уншсан ч гэсэн гоёороо байгаасаа гэж хүсдэг энэ номыг. Тэгээд ер нь энд ном уншиж эхэлснээс хойш ойлгосон зүйл гэвэл яг хүнийг амар хайрлж сурсан. Өмнө ерөөсөө яг хайр гэж юу гэдгийг мэддэг байсан. Одоо л яг зүгээр хайр гэж хүндлэл, итгэл, нөгөөнийг л гих сэтгэл гэд тиймэрхүү зүйлсийг амар ойлгосон. Зохиолын номнуудаас. Ер нь карантины 45 хоногт бол хэцүү байсан. Бас ойлголцохгүй нөгөө идтэйгээс ямар хүмүүс зааштай элдв эмсийн зааштай хүмүүс бас зөндөөсөн. Яг тэр үедээ бол бас за тасдаг бол одоо энэ хүмүүстэй яаж нэг жилийг барнаа л гэж боддог байсан. Тэгээ карантина дуусгаад яг рот толгойд хуваагаад би бинтэйгээ ойлголцоод яриад ихсэн чинь за энэ нэг санааштай хөхт байхтай гэд очиж ярьсан чинь айгүй элдэг хөхтэйсэн. Нааг бол анх яг амар яв гэж амар хилдгэлээсэн л та. Би бол өөрөө жоох явах дургу бас жирэхтэй идэг байсан. Фэйсбүүк дээр янз бүр юм харж мараад. Эренгүүт бол бас шал өөрөөс би ч амар зодож зөгтөг, дарамтлагдаг, гадаа фитнетэнд гүйлгэж мүлддэг гэдэг амар тиймэрхүү бодсон байсан. Тэгсэн эренгүүт ерөөсө гар өрөхгүй ахлагч нараа ч гэсэн харилцааны соёлтой сэтгэл зүйн нөгөө хичээл явуулаад заримдаа ганцаарчлалт уулзаад ер нь аюу дотно исэн бид нартай. Яг ээж аав шиг л ах мах шиг л дотно исэн. Яг номыг уншснараа ингээд юмыг илүү ойлгохдаг болт юм билээ. Бас ингээд зэгцтэй яриануудаа ингээд төлж солиод идэг байсан бол яриагаа зэгцтэй ярьдаг болт юм билээ. Тэгээд яг хүнд ингээд хүнтэй ярьж байхдаа үгийн баялаг надад ерөөсөө байдаг байсан. Одоо бол номноос зөндөө юм сурж байгаа болохоор үгийн баялагуудаа бол илүү яриж байсан. Тэгээд ном гэж ямар үнцэнтэй хүнд яг жишээ нь хайр, итгэл гээл олон зүйлийг амар сургад юм билээ. Жишээ нь ээж аваагаа би ингээд номон дээр ингээд тэр дүүрний ингээд ээж автаа муухай харцдаг байсан бол тэрийг яг өөртөө тусгаж үзвэл бас айгаа муухай байсан билээ. Тэгээд бас ингээд ард байхдаа хитрхийх оролдог байсан болохоор номноос амар хол байсан. Тэгээд ном уншсан чинь тэгэд утас оролдоод цаг цаваа дэмий урж яхаар ингээд ном уншихаар яг л ингээд бараг л амьдралын туршлага гэд бүх зүйлийг л ойлгож болохоор санагдсан. Холбооны бахархах зүйл нь гэвэл хоол байсан ч гэсэн бие биендээ мэдээ дамжуулж хайртай дотны хүмүүстэйгээ харилцаж өөрийнхөө мэдрэмжээ холоос ч гэсэн хэлж чадна. Яг ингээд хоёр биенийхээ хажууд хамт байж чадахгүй ч гэсэн ингээд холбоо байвал бие биентэйгээ яриад твшээд одоо нэг жишээ нь дээр үйдээсэн бол хизээч ингэж чадахгүй л дээ.
Одоо үед болохоор ингээд холбоо байгаа болохоор л би бинтийг харьцаад дотн мэдрэмжээ илэрхийлээд одоо цэргээр ярина гэвэл дайн тулаан болоход ч гэсэн хэрвээ холбоо байгаагүй бол дайснаа ингээд ирж байгааг мэдэхгүй янз бүрийн нууцаар дайралт ирэхийг ч гэсэн холбоогоор нууцаараас илтгэж болно. Анх бол ном уншиж байхдаа за энэ цаг явж хөлөөдөө гэл яг цаг руугаа харчаал за ном уншиг гэл амар номондоо орцсон явж идэв. Яг оройн хоол болтлыг 3 цаг явах цаа байсан. Тэгэд би за жоохон уншиж идэ гэл уншаа байж гисэн чинь гинт хажуунаас татаад хоолндоо авъя гэл надад бол 30 минут өнгөрсөн юм шиг санагдсан. Тэгэд би нөгөө номоо тавьж чадахгүй нөгөө номоо ингээл уншаал боловч чадахгүй өрийгөө. Тэгэл хоолндоо гарч ирсэн. 3 цаг өнгөрсөн. 30 минут гэж бодсон хугацаанд. Хүнээс ингээд номын холхайлаад аваад уншина гэдэг чинь бас юу үлдээ нөгөөнийх нь бас хайртай ном байж болно шүү дээ. Орондоо ингээд номыг уншиж байхад нь за яг унтахаар наваа уншиж та гэж тал тэгжээсүү яваалаа. Би багасаа өвөтэйгээ ер нь өссөн. Тэгэд өвөө маань яг л нэг аав шиг ээж шиг хоёуланг нь орсон тийм л хүн байсан. Өвөтэйгээ ер нь хаашаа ч явсан дагаал явж идэг байсан. Жишээ нь морь уурхсан хажууд нь явал морин дээр сууж үзээл машин барихт нь үүр дээр суугаал машин барихыг үзээл. Ер нь өвөтэйгээ амар тотно байсан. Ер нь хаашаа ч явсан дагаал өвөө маань бас цэргийн юм байсан өөрөө. Намайг том болгоод цэргийн юм болгоно гэж боддог байсан. Тэгээ баа бахт бас надад тусгай салаа гэдэг кино үзүүлчихсэн манай өвөө. Тэгэд би яг тэрийг үзчихэл за цэргийн юм болно даа гэж багтаа амар боддог байсан. Тэгсэн чинь харин яг тусгай саллаг хийгцээ ингэж хүрээд ирсэн байлээ. Тэггүй энэ хөв тавилан гарч юм уу. Одоо өвөө дээр очиод манай өвөө нэг 5 толгойд өөрөө туслантай. Тэнд нь тэгээд одоо туслангийн байшинд нь илүү туслахыг хичээж байгаа. Туслая гэж бодож байгаа. Өмнө ерөөсөө ингээл хотод ирчээл утсаа оролдол өвөө тэр нэр нь их очтгүй байсан. Тэгэхээр бас өөрийгөө ямар муухай юм бэ гэж боддоо. Одоо л тэг өвөө тэр очиод байшинд нь туслаад газрын янзлаад өвөөрөө зүгээр сууж чаддгүй амар ажилсаг хүн гэдэг байхгүй. Тэг ажилт нь л амар туслаад тэг очингуудаа ер нь өвөөгөөсөө халамжлана гэж бодож байгаа. Өвөө ер нь цэрэгт ирэнгүүтээ нэг яг амьдралын туршлага суун гэд амар ярьдаг байсан. Яг ингээд ард байхдаа одоо гişэ байгаад байвал миний хүү хэцүү дээ гэл зэрэгт явуулж ивэл яг л амьдралын туршлага суугаад бус ямар хүмүүстэй яаж харьцах ойлгодог болчихно гэд. Тэгээд цэргийг ер нь бол яг амьдралын анхан шатны хичээл юм уу яг амьдралын туршлага сурдаг газар гэж ойлгосон. Би бас өөрөө зэрэгт ирчээд ер нь амар гутраад яваад идэг байсан. Тэгээд сүүлдээ бол яг өвөөгийнхөө загсан юмнуудыг бодоод өөдрөг байх хэрэгтэй гэдэг өвөө бас амар хэлж ирсэн. Зэрэгт ер нь гутарч болохгүй шүү. Өөдрөг байж бусдтайгаа сайхан харьцаад нонжоо утаагаа нөхөрлөж байгаарэ гэд. Тэгээ би бас чөлөөгөр яваад ирэхдээ бас онжуудаас санд юм бэлээ. Яг ороод ирсэн чинь амар баяртай өгтөж магтаад сансан байсан гэд. Тэгээд ер нь өвөөгийн тиймэрхүү гүнүүд л амар их тосолж байсан. Хэцүү үедээ давж гарахад амар хэрэгтэй байсан. Хич маань ер нь баг тэр чигтэл манай ээжийг оруулж ирсэн. Нэг бөөдөр ихчтэй нэг хамт очиж ирсэн юм л да. Тэр үед яг л хоёр хувь тавилангаараа холбогдсон ээж хүү хоёр шүү гэж хэлж ирсэн нь. Тэгэд би яг тэр үед л ээжийг маань орсон ч гэсэн яг төрүүлээгүй ч гэсэн миний ээж гэж бодож ирсэн. Тэр үнийг бас зөндөө гомдоож ирсэн баг. Өөрийгөө бас энд ирснээс хойш боддог байсан. Тэгж гомдоож ижтэй гэд. Тэгэд одоо хичээгэл халагтаад сайн хайрлан даа гээл. Ер нь чадхаараа л халамжлаад туслаад зовоохгүй гэлж чантай гэж бодож байна. Өдийг хүртэл зовоож ирсэн ч гэсэн. Одоо л өөрийгөө авч яваад хичээж гэсэн авч явна. Тэгээ ихчтэй хайртай шүү. Цаашдаа сайн хүн болноо. Таны хийсэн үгнүүдийг сайн санаж байгаа. Өвөөдөө хайртай шүү.